Та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлдэхүүн өвсөн багш бидэнд цагийн хүртний сургаалыг тайлбарлаж байгаа. Хичээлээ цааш үргэлжлүүлье. За энэ хичээл дээр бид одоо бясалгал хийн. Тэгэхдээ бясалгалын өмнө бид одоо багсаг зааварчилгаа өгнө. За тэгэхээр юуны өмнө бид өөрсдийгөө улаан өнгөтэй юм уу, хөх өнгөтэй гэрлэн бий болсноор дүрслэнэ. За энэ гэрлэн биеийн дотор 6 хүрд 6 судлыг дүрсэлдэг. За гол судал 6 судал гэдэг нь үндсэндээ бол гол судал, баруун зүүн гэдэг 3 судал. Тэгэхдээ энэ 3 судал чинь хүн хүртнээс доошоо очихоор байр нь солигдоод өнгөн солигдчихж байгаа. Тэгэхээр хүүснээс дээшээ 3, хүүснээс доошоо 3 гэд 6 судал болгочихж байгаа. Хүн хүртнээс дээшээ гол судал бол ногоон өнгөтэй, огторгүй махбодтой. За түүгээр огторгүй махбод гүйжидгаа гэсэн үг. За хүүснээс дээшээ баруун судал бол улаан өнгөтэй, гал махбодтой. Үүгээр цус илүү гүйжидэг байна. Зүүн судал хүүснээс дээшээ цагаан өнгөтэй, тэгээд усан махбодтой. Цагаан тусал энэгээр цагаан тусал энэгээр гүйжидэг байна. За хүүснээс доошоо орохоор мөн 3 судал байгаа. Бидний төв судал хүүснээс доошоо орохоор баруун талд гарчна. За ингээд баруун талд гараад өнгө нь хөх өнгөтэй. За ингээд бэлгүүний махбодтой байдаг байна. За дотор нь ингээд мөн цагаан туслууд гүйжидэг байна. Бидний зүүн судал хүүснээс доошоо орохоор голд ороод өнгө нь хар өнгөтэй, эсвэл бараан өнгөтэй хий махбодтой. За ингээ бидний баруун судал хүүснээс доошоо орохоор зүүн талд гараад өнгө нь шар. Тэгээд шороо махбодтой. За түүгээр шээс голдуу гүйжидэг байна. За уучлаарай, энд өтгөн гүйжидэг. Голын хар өнгөтэй судланд дотор шээс гүйжидэг байна. За ингээд энэ 6 судлаар бидний биений ийм 6 шингэн гүйжидгээ гэсэн үг. За 6 хүрд гэхээр зулаан хүрд бидний толгойн оройд байгаа. Одоо бидний энэ зулаан хуухны доотлолт яс байгаа, тэр яснаас 1 хуруу доошоо зайд бидний зулаан хүрд байна. Ногоон өнгөтэй ийм хүрд байгаа. За 4 судалтай. За духны хүрд 16 судалтай. Бидний духнаас дотогшоо 2 хуруу зайтай, одоо 1 хуруу зайтай байгаа. Хар өнгөтэй. Өнгө нь хар. За ингээд дараа нь бидний хоолой хүрд улаан За ингээд улаан өнгөтэй 32 судалтай. Зүрхэн хүрд цагаан өнгөтэй 8 судалтай. Хүн хүрд шар өнгөтэй 64 судалтай. Нууцын хүрд 32 судалтай. Өнгөн цэнхэр
уучлаарай хүн хурд шар тэгээ нууцын хурд 32 судалтай өнгөн хөх. Зулаан хурд ногоон Тухны хурд хар хоолойн хурд улаан зүрхэн хурд цагаан хүн хурд шар нууцын хурд хар хөх өнгөтэй гэсэн үг. За зулаан хурд 4 салаа судалтай Тухны хурд 16 салаа судалтай хоолойн хурд 32 зүрхэн хурд 8 хүн хурд 64 нууцын хурд 32 судалтай гэж ойлгох хэрэгтэй. За ингээд өнгө зэрэг нь бол одоо бас яг тийм номер 1 чухал зүйл биш. Хамгийн чухал зэг нь тэр байрлална гэж хэлсэн. Би тэнд байрлаж байгаа гэж хэлээд байгаа нь одоо хамгийн чухал шүү. За тэгэхээр одоо хамгийн эхлээд шөнийн дадлагыг бид харанхуйн бясалгал буюу шөнийн дадлагыг бид Тухныхаа хүртэн төвлөрч хийдэг. За тэгэхээр энэ бясалгалын одоо төвлөрлийн байрлал гэхээр энэ Тухны хүрт гол судлан дотор гэж шүү дээ. Цаг нь хизээ юм бэ гэхээр баруун судлаар амьсгал гүйж байгаа тэр үед хийнэ. За ингээ бясалгалын судал гэхээр одоо бидний одоо бясалгалын л энэ завилгаагаар суусан судал тэгтээ арай илүү нэмэгдэл нь юу юм бэ гэвэл гараа очивын атгалтаар атганаа гэж. За нүдний байрлал гэхээр бид ингээ бүр онгойлохгүй бүр анчихгүй хагас анаастай тэгээд энэ одоо ихц гэдгээсээ хамаагүй дээшээгээ өөрийнхөө нүдний төвшнөөс дээшээ чиглүүлнэ гэсэн. За ингээд амьсгал ямар байх юм бэ гэхээр эхлээд хэдэн удаа хүчтэй амьсгал аваад гарах чинь тэгээд дараа нь амьсгал жигдрээд ирнэ. За тэгээд энэ одоо эхний одоо шөнийн дадлагын үеэр бид 4 төрлийн бясалгалыг хийдэг. За ингээд бид одоо Тухныхаа хүртэнд гол судлан дотроо ингээд харц байрлал бүх юмоо яг тохируулаад ингээд бясалгаад эхлэхээр бидний одоо бүх хийнүүд гол судал руу ингээд уурсаж эхэлнэ. Ингээд одоо 5 метр хүү хураагдахын хэрээр бидний энэ үеийн үзэгдлүүд арилж эхэлнэ. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл бид юу ч харахгүй, юу ч сонсохгүй, юу ч амтлахгүй болно л гэсэн үг. За ингээд бүр мөсөн уусчихгүй ч гэсэн багасаагаар ингээд уусаж эхэлнэ. Арилж эхэлнэ. За ингээд ууссаар байгаад одоо сүүлдээ арилахад бидэнд ариун үзэгдэл ургаж ирнэ. Тэрийг бид доонсуг буюу хоосон дүрс гэж нэрлэдэг. За энийг хийхэд бид одоо нэгэн үзүүрт төвлөрлөөр яг тэр зэгт төвлөрөөд тэгээд 1 цаг бясалгана. Ямар ч сатаарлгүй. За ингээд 45 минутаас 1 цаг ямар ч сатаарлгүй ингээд төвлөрч чадах юм бол одоо үеийн үзэгдлүүд одоо уусаад тэгээд ариун үзэгдэл ургана гэсэн үг. Таны 5 метр хүү ууснаа гэдэг чинь та ингээд юм сонсохгүй ер нь ингээд ерөөсө болж байгаа явдлыг ерөөсө одоо энэ гадаад оршихуйг бол ерөөсө мэдрэхгүй болно гэсэн үг. За энэ хувь нэгний ангижрахуйн гишүүн гэдэг нь бид энэ 5 метр хүүгээс ангижирч байгаа. Тэрийг хэлээд байгаа. За ингээд одоо үеийн үзэгдлүүд арилаад бэлгүүний үзэгдлүүд ургаж ирнэ. Энэ бэлгүүний үзэгдлүүдийг нь бид хуусан дүрсний 10 шинж гэж нэрлэж байгаа. Энэ 10 шинж одоо ингээд танд үзэгдэхэд хийнүүд уусах нь шүү дээ. Хийнүүд уусж байгаа учраас танд энэ шинжүүд гарч ирж үзэгдэх юм аа. За ингээд эхний ёгт биш дээ. Одоо энэ шөнийн дасгалыг хийгээд ингээд хоосон дүрс үзэгдлээ ч гэсэн эхний удаад та энэ хоосон дүрснүүдийг огт тоохгүй. Та тэднийг анхаарахгүй. Тэдэн дээр ерөөсөө төвлөрөхгүй тэдний
одоо байгаад энэ анхаарлаа бити тавиа гэж. Анхаарлаа бүү тийшээ сарниулаа. Яг л нөгөө гол судлан доторх тухны хурд хоосон агаар дээр төвлөрсөн чигээрэл байна. Танд юм харагдлаа ч гэсэн, танд юм сонсогдлоо ч гэсэн ер нь бол голдуул юм харагдана. Тэглээ ч гэсэн тэрийг анхаарахгүй байх нь шүү. За 1-р яг 2-р яг хоёрын ялгаа нь энд байж байгаа. Ялгаа нь энд. Та тэр дүрсийг тоохгүй. Яагаад ингэж ийна гэвэл энэ чин тогтворгүй байхгүй. Энэ чин тогтворгүй. Эр нь буцна. Эр нь явна. Байнгын биш байх нь шүү. Ням гэж нэрлэдэг. За яагаад гэвэл таны одоо бүх хинүүч уусаж амжаагүй зөвхөн одоо тал нь уусаад байж итл та тэр дүрсэн дээр төвлөрчих юм бол таны хинүүч бүрэн уусч та болчихно. Тэгэхээр тэр хинүүд бүрэн уустал тэр дүрсийг тоохгүй нэ штэ. Тэгээд тэр хинүүд бүрэн уусны дараа тэр дүрс чинь үдсэн тэр хоосон дүрс чинь тогтвортой болоод ирнэ. Арилж алга болохгүй. Өөрөөр хэлбэл таныг хүсгэд гарч таны хүслээр л болно гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хий уусаад байх тусам л энэ хоосон дүрсүч улам ихээр гарч ирээд байна гэсэн үг. Төмөөгийн дасгал хийхэд ч гэсэн бид тэгдэг шүү дээ. Эхлээд төмөөгийн галыг олох нь гол байдаг. Олох. Дараа нь тэрийг олсныхоо дараа тогтворжуулах. Тэгээ төмөөгийн дадлага хийж яхад ингээд одоо галыг анх олох нь гол нь гэсэн. Тэр галыг ингээд олонгуудаа энэ гал вау энэ гал биш дээ энэ гэд ингээд тэр галыг хараад эхлэх юм бол таны анхаарал чинь алдагдчих واخгүй. Анхааралт чинь алдагдчихнаа. Тэгээ анхаарал чинь алдагдангуут таны тэр гал чинь сулраад ирнэ. Сулхан болчихно. Тэгэхээр энд яадаг вэ гэхээр гал гарч ирнэ, халуун бүлээн төөнөн тэгсэн ч гэсэн та тэрийг тоохгүй. Нэгэн үзүүр төвлөрөөд ингээд байх тусам гал өөрөө аяндаа гараад ирнэ. Өөрөө аяндаа гараад тогтворчихно. Гал анх гараад ирэхээр биднээс галыг анхаарчдаг. Тэгэхээр чин тэр гал алга болчдөг. Тэрүүнтэй яг адилхан энэ хоосон дүрс гарч ирэхэд тоох хэрэггүйхэндэ. Тоох хэрэггүй. Хэрвээ та анхаарлаа алдчих юм бол тэр чин арилчихна. Ингээд хоосон одоо агаар дээр ингээд анхаарлаа салгахгүй байлгаад байх юм бол таны анхаарал ингээд маш одоо төвлөрөлтөй болоод тасалтлгүй 45 минут яг зөв газараа ингэж төвлөрөх юм бол энэ бүх одоо 5 метр хувийн хийнүүд уусаж эхэлнэ. 45 минутын дараагаас эхлээд уусаж эхлэх нь шүү дээ. Ингээд 3-5 цаг гэж ярьж байгаа шүү дээ. За ингээд хоосон окторгуй дээр төвлөрнө гэдэг. Энэ хоосон окторгуй чи хаана байгаа вүлээ гэхээр гол судлан дотор. Хаана үйж байгаа гол судал вүлээ гэхээр тухны хүртэнд. За ингээд тэр хэсэгт яг зөв газартаа төвлөрөхдөө биднээс 4 төрлийн йогийг хийдэг. Энэ одоо 4 төрлийн зүйлийг бяцлагдаг гэсэн үг. Тэгэхээр хоосон дүрс үзэгдэхэд бид анхаарахгүй байх нь чухал. Харин тэрийг анхаарахын оронд яг энэ хоосон окторгууд гол судлан дотор хоосон окторгууд дээр нэгэн үзүүрт төвлөрөл. Ингээд оршоод ах юм бол таны улам илүү уусаж эхэлнэ. За ингээд уусаад байх тусам тэр хоосон дүрс чинь улам тод, улам баттай болоод ингээд тодроод байна гэсэн үг. За ингээд энэ хоосон окторгуй дээр төвлөрч явахдаа бид 4 төрлийн зүйлийг бяцлагнаа. 4 бяцлал хийнэ гэж ярьсан. Энэ нь юу юм бэ гэвэл хамгийн ихэнд бодолгүй бяцлал. Хамгийн түрүүнийх нь бодолгүй бяцлал. За энэ бодлогын бяцлаглыг бид өмнөх хичээлдэр ярьсан. Бид энэ талаар ярьчихсан тийм. Энийг бид 1 сар хийх ёстой. 1 сарын турш энийг дадуулна. Яагаад гэвэл энэ одоо 1-р йогийн чинь хамгийн чухал хэсэг нь энэ баггүй. Тэр ангижрахын гишүүний гол суурь нь энэ 1-р бяцлал нь бодлогын бяцлал баг.
Нөгөө 3 нь бол туслах бясалгал гэсэн үг. За энэ эхнийх нь бодлогын бясалгалыг та одоо эзэмшсэн байхад энийг та үнэхээр сайн хийж чадж байхад нөгөө 3 нь өөрсдөө гараад ирнэ. Тэгэхээр эхний йогт энэ 4 чанар дөрвөлэл байж ах ёстой. Дөрвөлэл байх ёстой. Эхнийхийг нь олчих юм бол нөгөө 3 нь одоо залгуулад гарч ирдэг баг. За энэ 4 йог нь юу юм бэ гэхээр хамгийн эхнийх нь бодлогын йог. Хоёр дахь нь төвлөрөл. Нэгэн үзүүр төвлөрөл. Гурав дахь нь болохоор та юунаас ч зурахгүй байх. Зуралтаан тавиулах. Өөрөөр хэлбэл өөрийгөө чөлөөлөх йог гэж хэлж байгаа юм л да. Дөрөв дахь нь шамдалгүй байх. За бидний энэ бясалгалт ерөөсөө ийм 4 чанар бол зайлшгүй хэрэгтэй. Энэ 4 чанар бүрдэх ёстой гэсэн үг. За тэгэхээр бясалгал амжилттай болохын тулд энэ 4 чанар бүрдсэн байвал энэ бясалгал төгс төгөлдөр сайхан болох нэ. За энэ 4 чанар нэгдээд та ингээд яг энэ 4-ийг бүрдүүлээд ингээд тогтвортой бясалгаа суух юм бол хагас цаг суудаа. Тэгвэл юу болно гэж бодож байна? Маргаашаас эхлээд та энэ хичээлийг сонсох шаардлагагүй болно. Иймэрхүү хичээлүүдийг ерөөсөө дахиж сонсох ямар шаардлагагүй болно. Бүрэлдэхүүн уусан багшийн бүх шавнар нь гэгэрцэн гэсэн гэж ярих бах та хүмүүс. Тийм болохоор энэ багшид хийх ажил байхгүй болсон юм аа гэдэг. Тэгэхээр энэ 4 чанарыг бүрдүүлнэ. Энэ 4 чанарыг бүрдүүлэхийн гол утга учир нь энэ юм бодохгүй. Юу ч бодлогын бясалгал гэдэгтэй байгаамаа. Бодлогын бясалгал гэл хэлэхдээ зэрэг энэ 4 чанар дөрвөлээ тэнд байж байна. Давтан хэлэхэд бодолгүй, төвлөрөл, тэнцвэр, шамдалгүй. Энэ 4. Бодолгүй бясалгал, нэгэн үзүүр төвлөрөл, зуралтгүй бясалгал, шамдалгүй бясалгал. Ийм 4 чанар танд хэрэгтэй. Ингэж төвлөрөхөд л одоостой маш хүчрхэг болно гэд бод. Яагаад энийг дахин хэлээд байна гэхээр бодлогын бясалгал гэд хэлэхээр одоо тэр болгоны хүмүүс ухаарахгүй байгаа. Зүгээр л бодлогын байна л гэд бодоод өнгөрчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрий чинь дотор нь ингээд 4 хэсэг хуваачиж штэ. Энэ бодлого гэдэг чинь зөвхөн бодлого биш, эн чинь бас шамдалгүй, эн чинь бас одоо бас зуралтгүй, бас ийм нэгэн үзүүрт ийм байх ёстой шүү. Энэ 4 чинь нийлээд бодлого бясалгал байхгүй. Тэгээд ямар ийм чухал учраас эний чинь бүх энэ чанаруудыг бүрдүүлэхийн тулд зөвхөн бодлогогийн л 1 сар бясалгаа хийчихэж байгаа. За тэгээд нэгэн үзүүрт төвлөрлийг нь 15 хоног дахиад бясалгаа. За тэр энэ хоёр дээр нэмээд тэр зуралтгүйг нь дахиад 2-7 хоног бясалгаа. За ингээ хамгийн сүүлд бүх шамдлаа орхиод ингээд эцэстэн. Ингээд нийтдээ 2 сар хагас бид зөвхөн шөнийн дадлагыг хийх ёстой. За ингээд одоо бодлогын бясалгал, биднес бодлогын бясалгалыг анх ингээд хийгээд эхлэхэд бидэнд хитрхи сэтгэлээ амраачих тийм одоо аюул тулгараад байгаа. Хитрхи амарчих. За ингээд бодлогын бясалгал хийлгээд хэлчихлээр яасан сайхан бодлого юу ч бодохгүй юм байна штэ гэд ингээд суухаар биднес хитрхи одоо энэ хурц бидний энэ сэтгэл ийм хурц тунгалаг байдлаа алдаад ирэх аюултай байдаг гэж. Тэгээд бүүдийгээд унтаараад ирдэг байна. Тийм учраас танд нэгэн үзүүрт төвлөрөл гэд дараа нь тэрийг хэлэхээс шааргуулчихж байгаа. Нэгэн үзүүрт sharp одоо нөгөө маш хурцаар ингэж төвлөрнө гэд хэлчихэж. Тэгээ ингээ маш хурцаар төвлөрнө гэд хэлчихээр ингээд хүмүүс бие чангалаад ингээд бүр одоо
стресстэй эхлэх нь шүү дээ. Ингээд бүрстэ ингээд төвлөрөх гээд ингээд чангараад хамаг бие чангалаад. Ингээр чинь л одоо юунаас ч бити зуураа гэж байгаа. Тэгж юунаас ч бити зуур гэж ингэж буцаагаад амраана гэсэн үг. Буцаагаад тайвшруулна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо үл зуурхыг өөрийгөө чөлөөлөх йог гэдэг энэ 3 дахь йог нь болохоор тэнцвэр барихыг хэлээд байгаа байхгүй. Хитрхий ч төвлөрөхгүй, хитрхий ч амрахгүй. Яг ингээд нөгөө засвар хийх нь шүү дээ. Хит төвлөрөөд эхлэх юм бол амраагаад, хит амраад эхлэх юм бол төвлөрөө улам хурцлаад ингээд тэнцвэр бариулахыг хэлж байгаа. Тэгээ ингээд тэнцвэр эхлээд ингээд шамдалтайгаар тэнцвэр бариулж байгаа. Тэгээ дараа нь шамдлаа орхио төгөлгээд шамдлаа орхичхоор чинь эн чинь аяараа ингээд тэнцдэг болоод ирж байгаа. За ингээд энэ бодлогын бясалгалыг бид сүм хийдэд байж байгаа шүтэн зураг юм уу эсвэл баримл мэтэ гэж ингэж зөвөрлсөн. Тэгвэл энэ нэгэн үзүүр төвлөрлийг нь одоо юутай зөвөрлөх вэ гэвэл хаалганаас уйсан сармагчин адилаа гэж. За ингээд бидний биеийг ч юм уу одоо ингээд нэг хаалгатай 5 цонхтой юм байшинтай зөвөрлөе л та. Ийм нэг хаалгатай 5 цонхтой байшин байлаа гэж бодъё. За ингээд энэ байшин дотор нэг сармагчин оруулчих гэж бодъё. Бидний сэтгэл охно шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ сармагчин одоо та аль ч цонх руу очисон энэ сармагчин ингээл үзэгдэнэ. Цонх болгон дээр сармагчин үзэгдэнэ шүү дээ танд. За энэ нь заавал нэг ч сармагчин байх албагүй. Энэ дотор олон сармагчин ч байсан болно. Тэгтэл ер нь бол цонх болгоноор сармагчин харагдана л гэсэн үг. Тэгтээ энэ дотор ерөөсө ганцхан сармагчин байлаа ч гэсэн цонх болгон дээр очиход та сармагчин л харна. Сармагчин тэнд ингээд поп болоод гараад ирнэ. Таныг тэр цонхлоо ерөөсө очингууд л тэр сармагчин гараад ирнэ. Эсвэл таныг очихоос ч өмнө баргалж тэр сармагчин гараад ирнэ. Тэгээ та энэ байшин дотор чинь маш олон сармагчин байгаа юм байна гэсэн ийм сэтгэл тань төрчихөж байгаа байхгүй. Яагаад гэвэл аль ч сонхрооцсон сармагчин гарч ирээд байгаа учраас. Би чинь ганцаараа байдаг. Энэ олон сармагчинг би яаж захирах юм болоо гэж та бодож байгаа. Одоо санаа зовоод эхэлнэ. За тэгвэл яаж тэгэх вэ гэдэг арга нь та ерөөсөө энэ 5 цонхыг тавуулангийн хаачих. Бүх цонхнуудаа хаагаад ганцхан хаалган дээр л орж гарах хаалга. Тэр ерөөсөө тэр хаалган дээр л төвлөрчөд болж байгаа. Тэгэхээр тэр нэг л сармагч. Хаалга хизээ онгон тэр сармагчин гарч ирнэ. Хаалга хаалттай бол тэр сармагчин гарч ирэхгүй. Хаалга бол ганцхан байгаа. Цонхнуудыг нь та хаачхаар тэр сармагчинд хаалганаас өшөө гарах газар байхгүй. Тэр хаалгыг л харж яхад болж байгаа. За үүнтэй энэ сармагчинтай таны тэр бодлыг яг зөвөрлсөн байна. Ингээ 9 шидийн одоо юмнаас зуураад байх энэ сарвалцаад байх юм сармагчин байхгүй. Та зөвхөн л ингээл нэгэн үзүүр төвлөрөлтөй байхад та энэ сармагчинг хянаж чаднаа гэж. За ингээ таны одоо сэтгэл живнүү, догширнүү юу ч болж исэн ерөөсө тэрний хойноос дагаж гүйсний хэрэггүй. Ямар ч бодол орж исэн тэрний хойноос дагаж гүйх хэрэггүй. Ганцхан нэгэн үзүүр төвлөрлөөр хаалганы сахиулмэт энэ орж гарах энэ нэгэн үзүүр төвлөрлөөр хаалган дээр төвлөрч явахад болж байгаа юм. За энийг бид сармагчингийн йог гэж нэрлэж байгаа. За ингээд та одоо яачлаа. Одоо та анхааралтай бол. Таны анхаарал чинь одоо ингээд маш хурц тогтчлоо. За тэгэхээр одоо яах вэ гэхээр энэ анхаарал чинь хитрхи анхаарал байвал болохоо болчихж байгаа. Хитрхи анхаарлаа сулруулвал бас болохоо болчихж байгаа. Тэгэхээр та яах вэ гэхээр энийг яг тохируулах хэрэгтэй болчихно шүү дээ. Хитрхи одоо уяг хитрхи чангалахгүй, уяг хитрхи сулруулахгүй. Ингээд л яг тааруулаад тэгээ байж байгаа. Тэгэхдээ энд хөөрөхөд байна шүү дээ. Таны анхааралтай болцсон байна гэдэг чинь сайн мэдээ. Сайн мэдээ. Тэгэхдээ энээсээ болоод та хитрхи
чанга ингэж зуураад байх тийм аюул гараад ирж байгаа юм. За ингээд одоо энээсээ болоод та унтаж чадахгүй. За энээсээ болоод толгой. За ингээд одоо мөр өвдөн, толгой өвдөн, энээс ч болоод хамаг булчин чангараад. За ингээд таны зүрх цохлоод амьсгал дээшлээд ерөөсөө одоо энэ анхаарлыг бол одоо хитрхи чангалчих юм бол дахиад ийм олон сөрөг зүйлүүд гараад ирнэ. Ёстой та өөрөө тэр сармагчин шиг болно гэсэн үг. Ёстой таны сэтгэл сармагчин болж хувирна. За ингээл мөр өвдөн, нүдл өвдөн, толгой өвдөн гэд бүх юм. Зүрх цохлон дэлсэн. Таны анхаарал хитэрснээс тэгж байгаа. Ингээ унтаж чадахгүй гэдэг чинь та 24 цагаар сармагчин шиг гүйсэн амтан л болно. Ингээд хитрхи тайвшруулад амраачвал унтаарах гэдэг. Хитрхи ингээд чангалчихлаар одоо ингээд стресстэй гэдэг. Яг л уяа шиг л баггүй да. Хитрхи чанга уяад татчих юм бол тасарчна. Хитрхи сул бол тайлагчна. Тэгэхээр энийг одоо яаж ингэж зохицуулах юм бэ гэхээр л та ингээд жоохон ийм засварууд хийгээд ахуулчих жоо. Жоохон итрээд ирвэл багсгаал, жоохон сулраад ирвэл чангалаал. Ингээд засварууд хийгээд эхлэх хэрэгтэй болчих жоо. Энийг чинь бид өөрийгөө чөлөөлөгч йог буюу зууралтгүй йог гэж нэрлэж байна. За энэ тэнцвэр бариулах энэ зууралтгүй энэ өөрийгөө чөлөөлөгч йогийг бид одоо юунд хоёр хязгаараас ингээд энийг одоо юутай зөвлөсөн байна вэ гэвэл энэ их сурвалжид ах トゥ 3-ын голынхтой тоглоо гэсэн байна. Хитрхи их төвлөрөх хэрэггүй, хитрхи сул төвлөрөх хэрэггүй. Яг зөв хэмжээгээр төвлөр. Энийг ах トゥ 3-ын йог гэж нэрлэдэг. Ах トゥ 3-ын йог. Ах トゥ 3-ын йог. Энэ нь яг юу гэсэн үг юм бэ? За ингээд ах トゥ 3 байлаа гэж бодъё. За би ингээд одоо 10 настай эрэгтэй хүүхэд байлаа гэж бодъё. За тэр ах トゥ 3-ын хамгийн том нь 15 таа гэж бодъё. 15 таа. 15 16 настай. Тэр хитрхи хүчтэй дээ штэ надаа. Хэрвээ бид ингээд цогтой тоглох юм бол намайг цохиод авах юм уу эсвэл түлхээд авах юм бол би өнхрөөд явчихна үсттэй. Би хитрхи сул тэр хитрхи хүчтэйд нь үсттэй. Тэгэхээр ингээд бид хоёрын хүч тэнцэхгүй учраас тэрнтэй тоглоход нэг их айхтар тохиромжтой биш байна. За ингээд хамгийн багатай тоглоё гэхээр тэр одоо 3 настай. За тэр хүүхдтэй тоглохоор би хитрхи хүчтэйд нь. Тэгэхээр энэ жижигхэн хүүхдтэй тоглохоор одоо би тэрийг цохиж унгаачих гэд болж өгдөггүй. Ингээд хүч нь тэнцэхгүй байна шүү дээ. Тэгэхээр өөртөөгөө ер нь ойролцоо насны л хүүхдтэй тоглосон нь илүү үр дүнтэй байх нь шүү дээ. Тэр хоёрын голынх нь магадгүй надтай ойролцоо настай байгаа. Тэгээ багтай нь тоглолоо гэхээр одоо гүйсэн ч тэр одоо намайг хязгаарч гүйцэхгүй. Тэгээл би дандаа тэрийг хүлээн тэр араас арай гэж нэг ер нь башуулаач гэсээр байтал тэгээд багтай нь тоглосон юм бол томтой нь болохоор би алуулчих гэдэг. За ингээд хамгийн зөв сонголт бол голынхтой нь тоглох л. За ингээд голынх нь надтай ойролцоо магадгүй ижил настай, магадгүй ижил бие бэлдартай. Тэрнтэй тоглох юм бол бид ингээд тэнцвэртэй хүч тэнцүү тийм байх юм аа. Тэгэхээр энийг ах トゥ 3-ын йог гэж нэрлэж. Ах トゥ 3-ын йог.
өөрийгөө чөлөөлөх йог гэдэг нь өөрөөсөө хэтэрхий хүчтэй, хэтэрхий сул байхаас чөлөөлөгднө л гэсэн. За энийг бол бас машин барихтай зөөрлөж болно. Хэрвээ та хүч султай, маш жижигхэн энжинтэй тийм машин барих юм бол урагшилж өгөхгүй үстэй. Хэтэрхий хүч султай. За тэгвэл бүр хүчирхэг машин одоо ёстой хурдны машин барих юм бол бас хэтэрхий хурдтайдна. За ингээд Австралид одоо 120 км/цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг гэж бодоход та 400-500 морины хүчтэй машин унчих юм бол хэтэрхий одоо хүчтэйдэх байлгүй дээ. Хэтэрхий хүчтэй. Та хэнийг ална эсвэл өөрийгөө ална. Тийм л юм болж төгсөн шүү дээ. Гэхдээ яг алдгүй юм а гэхэд одоо ядарч хүн үстэй тийм хүчтэй юм чи ингэж барьж явах гэж. Тийм хурдтай хүчтэй машин тэгээд одоо явах ёстой хурд нь зөвхөн одоо 60 майлын хурдтай ч юм уу явах байдаг. Тэр машин одоо жоохон гიშгэх юм бол одоо сум шиг харвчих гээд болж өгдгүү. Тэгэл та байнга л ингэж хинж явах хэрэгтэй болно шүү дээ танд. Одоо стресстэж балрах байлгүй те. Хурдны зам гэдэг Германд бол одоо хэтэрхий удаа явбал баг торгуул өгдөг гэж сонссон шүү дээ. Тэгвэл та нар Германы тэр хурдны зам дээр энтхэгийн нэг жижигхэн машиныг авчиад бариад явъя гэж боддоо. Яаж ч гişгээ 120 км/цаг хүрэхгүй шүү дээ тэр машин ч. Энжин дийлэхгүй юм чинь. Мотор нь дийлэхгүй юм чинь. Тэгэхээр та одоо энэ хурдны хэмжээ, хурдны хязгаар тэрэндээ тохирсон машиныг ингээ бариад тэр замаар явах юм бол хичнээн эвтэйхэн байх уу? Хичнээн тохиромжтой, хичнээн амар байх уу? Яг л тэр энэ ах トゥ 3 йог гэдэг бол тэгдэггүй юм бол 120 км/цаг хурдтай явах тийм газар та 500-600 мянган морины хүчтэй машинтай ядрна шүү дээ. Ядрна. гэдэг нэцтэй. Тэгэл гიშгээл тоормслоо, гიშгээл тоормс. Толгой чинь нааша цаашаа хүн болгон таныг ингээд байгаа ингээл яваад байгааг харах болно шүү дээ, тий? Эсвэл одоо 120 км/цаг энэ хурдтай явах зам дээр та муу машинтай дөнгөж 45-тай явж ивэл юу болох вэ? Тийм жолооны ард та яаж явна гэж бодож байна. Ингээд баг нөгөө өрүүлээ баг ингээд цээжрээ тэгэнцэн ингээд яа гэвэл нөгөө машин урагшилж өгөхгүй учраас таны бие чи өөрөө ингээд урагшлах сонирхолтой шүү дээ. Тэгээ машин л өөхлал идэг. Явж өгөхгүй. Хэтэрхий сулхан байна. За тэгэхээр чин л одоо танд зөв чадaltaй машин, зөв хурдны хязгаартай зам дээр. За тэр л одоо хамгийн сайн сонголт болох гэдэг. Тэгж байж л та ямар ч стресстгүй ингээд амгалан тайван барьдгаараа барайл машинаараа жолоод бол ингээд сайхан явна шүү дээ. Энийг л бид чөлөөлөгч машин гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Чөлөөлөгч, өөрийгөө чөлөөлөгч йог гэж энийг хэлэх юм аа. За миний энэ авч байгаа жишээ энд ер нь тохирч гин үү, тохирохгүй байна уу? Сайн мэдэхгүй байна. Арай л орчин цагийн жишээ авах гэж л оролдож байгаа маань энэ юм л да. За ингээд одоо энэ 3 дахь йогоор та ингээд хүчээ тохируулж чаддаг болчих. Хүчээ тохируулж, тэнцвэр бариулж чаддаг болчих. Тэгэхдээ энэ хүчээ тохируулалтыг та шамдалтай хийгээд нь штэ. Энийг яаж хийж ийнэ гэвэл танаас шамдал гараад байна. Танаас шамдал гараад байгаа байхгүй. Яа тэгвэл та хэтрүүлчихгүй, ийшээ хэтрүүлчихгүй гэхээр чи ингээд хичээх хэрэг гараад байна шүү дээ. Одоо яах вэ гэвэл одоо энэ хичээлтэй орхиж. Ингээд танд одоо шамдалгүй йог хэрэгтэй. Энэ шамдалгүй йогийг юутай зүйрлдэг вэ гэвэл
уяанаасаа тавигдсан тэмээний йог гэж нэрлэдэг. За энэ бол одоо маш сайхан түүх байгаа. Уяанаасаа алдуурсан тэмээний түүх гэдэг бол одоо хайр дурлалын түүх. За нэг тэмээчин хүн амьдарч ирсэн байна л да. За тэр одоо тэмээчин их нэртэйгээ ингээд маш аз жаргалтай, их нэртэй маш хайртай. Тэгээд за ингээд маш их хайртай учраас ч тэр юм уу ингээд эхнэрээ байнга одоо хянжидэг, захирчидэг, захирах гэж оролддог ч гэдэг юм уу, хаарддаг ч юм уу тий. За тэгэл одоо тэр тэмээчин нэг удаа ингээд нөгөө тэмээгээ уяад тавьчихсан байна л да. Тэгсэн чинь нөгөө тэмээ нь ингээд маш их нервтэй ингээл уяагаа тойрол ингээл бараг нэг сайн хоолундаа ч идэхэ болоод ингээл нэг босоол нэг суугаал ингээд ерөөсөө маш амгалангүй болчлоо гинэ. Тэгэхээр нөгөөтг чинь тэр тэмээгээ одоо уяагийн тавиад явуулчих. Уяагийн салгаад авцсан чинь нөгөө тэмээ чинь эхлээд нэг 20-30 алхам явсан баг. Тэгснэ зүгээр айжуухан буцаж ирээд нөгөө уяаныхаа хажууд амгалантай хөвтөд өгсөн. Нөө өвсөж ажиллаад. Ч юм уу те. Амгалантай болчихсон. Тэгээ энийг харангуйтаа нөгөө тэмээчин гинт ойлгосон байна л да тархинд нь. Энэ юм биш тий. Тэгээд тэр эхнэрээ тэгж хяндаг байдлаа орхицсон байна. Тэр яадаг байсан бэ гэхээр ингээл хаачих чагаа, хаашаа явах чагаа, бити явал да, чи надтай байл да, тий намайг бити орхичоорой гэл ингээд байдаг байсан байна л да. Ингээ хаачихын, энчхийн хинтээ уулзах яах ингээл одоо эхнэрээ ингээл байдаг байсан байна л да. Тэгээ нөгөө эхнэр нь ч гэсэн тэгэл аль болох бушуухан салахын төс, явахын төс, аврагдахын төс, салахын төс болдог болсон. За ингээд энэ тэмээний байдлыг хараад тэр тэмээчний тэр залуугийн тархинд гинт яг нэг юм ингээд клик болох шиг болоод за энэ юм байна гэд. Тэгээд эхнэрээ хянахаа болоод ингээд зүнд нь одоо аяар нь байлгадаг болсон гэж. Тэгээд ч эхнэр нь ч гэсэн нэг их айхтар тэгж одоо явах гээд ахаа болсон ч юм уу. Тэгээ хайчихын яахын ингээд хянаад байхгүй болохоор эхнэр ч гэсэн амгалантай гарах үедээ гараад орох үедээ ороод ажлаа үйлцэлтүүд ингээд амар сайхандаа жаргасан юм а гэсэн ийм түүх байдаг. Энийг тэмээний йог гэж нэрлэдэг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн одоо ингээд эхнэр нөхөртөөгөө урт удаан амар сайхан амьдрья гэх юм бол тэмээгээ уяад үз. Тэмээ чи яах нь? Тэмээгээ хар. Тэмээнээсээ жишээ авч тэмээний йогийг хийх хэрэгтэй. Тэмээний йог. За тэгэхээр эхнэр нөхрөө ийш тийшээ явлаа гэх юм бол за тэгээ тэгтээ пассвортаа мити мартаарай гэж хэлэх юм шүү. Энэ бидний сэтгэлийн мөн чанар гэж тийм байдалтай байдаг байна. Хүн ингээд бариад чангалаад байх тусам уяагийн чангалаад байх тусам хүмүүс гадагшаа тэмүүлдэг ч юм уу. Тэгээд ингээд сул тавьчихаар сул чөлөөтэй явахтаа яваад ирэхтэй. За энэ иймэрхүү жишээ байж болдог байна. За тэгэхээр энэ бидний бясалгалтай холбогдоод энэ 3 дугаар йогт нь бид одоо засвар хийн, тэнцвэр бариулна гэж байгаа шүү дээ. Хитрхи чанга, хитрхи төвлөрөхгүй, хитрхи сулруулахгүй. Тэгэхээр хитрхи төвлөрөхөөр стресс гараад ирж байгаа. Хитрхи сулруулахаар унтах болоод байгаа. Тэгэхээр энийг зохицуулахдаа шамдалгүйгээр. Яаж шамдалгүй хийх юм? Тэмээгээ суллаа явуулчихж байгаатай л адилхан. Тэмээгээ сулл. Тэмээний йог л тэмээгээ суллаа явуулчих. Тэмээ суллагдаад явлаа гэд буцаал хүрээд. Тэгээд амгалант. Яг л тэр. За ингээд эсвэл одоо тэмээгээ алдахгүй гэх юм бол ингээд уяад
бүр сайхан баттайхан уяа тавьчих болно. Тэмээ тэнд байж л байна. Тэгтээ энэ тэмээ чинь явах га тэмүүлээд ахна шүү дээ. Тэгэхээр стресстэд байж ядаад ахна шүү дээ. За ингээд энэ 4 йогийг бид одоо тайлбарлаж дууслаа. За одоо бага хэмжээний бясалгал хийгээд үзье да. Бясалгалтаа оръё. Хоёр алгаа хооронд нүрээд өөртөө массаж. pH хилэг гаргаад амьсгал гаргана. Let's do little this. За булчингуудаа суллаад BS thread, Moros thread. Okay. Now you visualize your body Өөрийнхөө биеийг light, empty, hollow body. хоосон гэрлэн бий болсноор дүрслэнэ. Red light, empty, hollow body. Or blue light. Улаан гэрлэн бий юм уу эсвэл хөх гэрлэн бий бас. Энэ хоосон гэрлэн биеийн дотор 6 хүрт 6 судал. 6 хүрт 6 судал байна. And then your body posture. Одоо биеийн байрлалаа анзаар. Oh, sorry, the power of a location, the power of a location in the forehead, in mother channel. Тухны хүрт гол судлан дотор. Of a focus and forehead chakra in the mother channel. Тухны хүртэнд Empty space. тэгтээ гол судлан доторх хоосон өгтөргүй төвлөр. And you make your body posture with the Vajra fist. Биеийн байрлал ашийн атгалтаар атгасан нуруугц очирч завилгаагаар суусан. Stone breathe in out 3 times. 3 удаа гүнзгий амьсгал авч гаргана. Then your eyes posture. Нүдээ дэш харж Oh, sorry. To now say you put the glass
Хагас санаатай, I'm sorry, I forgot it. хагас хараастай. Put your glass. За та бүхэнд энэ нүдний болтоо хийхийг анхааруулхаа мартсан байна. Нүдний хар маск эсвэл нүдний болт эсвэл харанхуй өрөөнд нүдээ хараастай тэгтээ дээшээ чиглэсэн. Хагас санаастай, хагас хараастай. Not fully open, not fully closed maybe. And then your eyes look up. Right mount way in the middle of Баг зэрэг дээш хараад the channel of гол forehead. судлалын голд тухны хүртэнд хуусан өгтөргүй төвлөр. And also your energy focus there. Таны энерги харц ухамсар гуруула нэгэн цэгт төвлөрсөн байна. Now you focus in the forehead chakra location in the mother channel. Тухны хүрт гол судлалын дотор Mother channel. гол судлаад үрслээд Forehead and the тухны focus харалтаа first yoga of no thinking. бодолгүй йог Means энэ юу гэсэн үг юм бэ гэвэл others you also not thinking yourself. бусдыг ч бодохгүй, өөрийгөө ч бодохгүй. Try to become somebody, or you don't try to be something. You don't try to not. You not try to do something. You not try to not do something. Юу ч хийхийг хичээхгүй, Just юу ч хийхгүй ч байхыг хичээхгүй гэсэн үг. practice yoga of non-thinking. Also you Бодолгүй бясалгал. not thinking. Юу ч бодохгүй байхын хажуугаар юу ч бодохгүй юмсан ч гэж бодохгүй байх. Thinking. Зүгээр л юу ч бодохгүй байх. And the yoga of recollection, individual collection, yoga of individual collection, individual limb, Хувь нэгний ангижирхуйн гишүүн individual нэгдүгээр йогийг хийхэд and the mental posture or mental position or mental focus need this focality. таны сэтгэл ийм дөрвөн чанарыг хадгалсан байх хэрэгтэй. Quality of Бодолгүй бясалгал, hold нэгэн үзүүр төвлөрөл, and юунаас ч үлзуурах, шамдалгүй байх. first yoga of no thinking. Бодолгүй бясалгал, And the yoga at the heart of yoga of no thinking, бодолгүй байхын голт зүрх нь focus. Heart of yoga of focus. нэгэн үзүүр төвлөрөл. Yoga of not hold anything. Or Нэгэн liberation. үзүүр төвлөрөлд хүрэхийн Not тулд hold anything. Yoga of liberation. or бүх yoga of зуралтаа not hold тавиулах. anything. The heart of yoga of liberation. бүх зуралтаа тавиулахын тулд Yoga of non-effort. шамдалгүй байх. No effort. Power of location, power of body posture, power of Биеийн байрлалын хүч, eyes posture, power of төвлөрлийн байрлалын хүч, mental
нүдний хүч, sensory бясалгалын хүч, энэ дөрвөн хүчийг бүрдүүлнэ. sensory karmic wind energy Бидний start dissolving ухам мэдрэхүйн хий, central channel, үеийн хийнүүд гол судланд and then you уусаж эхэлнэ. discovering or appearing Үеийн хийнүүд ууснаар empty form body, хоосон дүрсний ариун бие ургаж ирнэ. body, empty form body, Хоосон дүрс ургана. empty form body. Empty form body is not come from outside Хоосон дүрсний бие гаднаас or ирсэн биш. is not you made it. Хоосон дүрсний биеийг Meru to in you. би хийсэн биш. Би ч бүтээсэн биш. Is not come from Энэ миний ч толин тусгал биш. also. In a similar way, when you focus there, whatever you hear, whatever you see, something is beyond your senses or whatever. Танд юу ч үзэгдлээ гэсэн, танд юу ч харагдлаа гэсэн, танд юу ч сонсогдлоо гэсэн, таны мэдрэхүйгээс хамаарч үзэгдэж байгаа юм шээ. Энэ бол таны мэдрэхүйн хүрээнээс давж гарсан зүйл юм аа.
За та бүхэнд баярлалаа. Иймэрхүү байдлаар бяцлахад болно. Yeah, we make a break. That's okay. Yes. За энэ удаагийн хичээл үгээр төгслөө. Дараагийн хичээл дээр дахин уулзцаая. Баяртай.